Сайн байцгаана уу? Өнөөдрийн имчилгээ өргөхөд бэлэн боллоо. 2003 он Вьетнамын төв хэсэгт орших Гуаннам мужид барилгын талбай дээр ажиллаж байсан Пантей гэх хүн гэнэт дуудлага авчээ. Энэ дуудлага түүний амьдралыг оронгоор нь эргүүлсэн юм. Таны эхнэр гэнэт ухаан алдаж одоо комд орчихсан байна. Тэр мөчид Пантей яг л тэнгэр нураад ирсэн юм шиг мэдрэмж авсан. Бүх биеийн дагжин чичирч юу ихэж мэдэхгүй болчихов. Гараа чичрэн байж багаж хэрэгслээ тавьж хаад шууд л нутаг буцах бэлтгэлдээ оржээ. Гэртээ яаран очоод эхнэрийнхээ цонхийсэн царайг хараад өвдөг сөхрөн сууж хүйтэн ацрыг нилэн гашуудаж эхэлсэн байна. Хүнд өвөг гашуутаагаар оршуулгын ёслолыг хийсний дараа Пантейн амьдрал тэр жигтэй зогсчих шиг л болсон. Өдөржингөө хоол идэж чадахгүй. Бүх цаг хугацаагаа эхнэрийнхээ булшны дэргэд сууж өнгөрөөдөг байв. Хамтдаа авахгүйсэн гэтгэн зураг л түнд үлдсэн. Өдөр хоног өнгөрөх тусам эхнэрээ сансан сэтгэл нь улам хүндэрч зүрхэнд нь дараастаа чулуу шиг байсаар байлаа. Тэгээд нэг мэтгэд өөрөө ч гайхмаар итгээд бодолд автах болсон. Эхэндээ тэр бодол нь өөрт нь аимшигтай санагдаж байсан ч сүүлдээ толгооноос нь огт гарахаа болсон юм. Гэртээгээ эхнэрийнхээ булшийг газар доогуур холбочихвол яг л хамт байгаа юм шиг санагдах байх гэж тэр бодсон. Эхнэр нь гэртээ байгаа юм шиг дулаан мэдрэмж авдаг байгаасаа гэж хүсчээ. Хүүхдүүд нь анх аавынхаа энэ бодлыг ойлгож хүлээж авсан ч сүүлдээ санаа нь хэтэрхий ачирхалтай, бүр аюултай санагдаж эхэлсэн байна. Тиймээс тэр үед ээлжлэн аавыгаа ажиглаж хянаж байхаас өөр аргагүй болжээ. Гэхдээ Пантей нэг зүйл сэтгэл шүлүүцсэн бол түүнийг хинч болиулж чаддаггүй байлаа. Тэгээд нэг өдөр тэр хүр заваад шүн дөлөөр чимээг өвхөн газар ухаж эхэлсэн. Хүүхдүүд нь мэдээд болиулах гэж оролдсон ч болоогүй. Би энэ хонглоо ухаад дуусгачихвал ээж чинь өдөр бүр гэртээ ирэх болно. Энэ үгийг сонсоод хүүхдүүд нь дуугүй болжээ. Эцэст нь түүнийг зогсоохоо болсон байна. Ингээд Пантей шүн бүр газар ухан эцэст нь гэрээс эхнэрийнхээ булш хүртлэх газар доогуур нэгэн урт хонгил ухаж дуусгачээ. Урт хонглоор шүн бүр очиж булшны хажууд очиод зүгээр л хөвтөж сууж сэтгэлээ онгойтол уйлдаг байсан. Нэг жилийн турш хажуу айлууд тосгоныхон бүгд л түүнийг солиорсон гэж харж байв. Гэхдээ Пантей өөртөө итгэлтэй байлаа. Пантейн эхнэр яг тэр хонглын цаанд дэрэгдэн байгаад л байгаа мэт мэдэрдэг болсон байв. Харин нэг өдөр хинч төсөөлөөгүй зүйл боллоо. Пантей хүүхдүүд нь гэртээ байхгүй үеэр чимээг өхөн эхнэрийнхээ авсыг нээжээ. Цаг хугацааны ирэхээр үлдсэн зүйл нь зөвхөн яс байв. Тэр үед Пантей маш их хуйлсан. Гарын чичирч эхнэрийнхээ ясыг барин "Миний хайрт би үнэхээр их санаж байна. Хэцүү байсан бол надад хэлэхгүй яасан юм бэ? Одоо би чамайг хамгаална. Чи бол миний бүх зүйл. Би чамайг хизээж дахиж орхихгүй" гэжээ. Тэгээд тэр шөнө шийдвэрээ гаргасан. Авсан доторх ясыг гэртээ авчирна. Нууцаар гэртээ авчирч хэдэн цаг зүгээр л харж уйлжээ. Эхнэрийнхээ ясыг шохоогоор бүрээд яг амьд байхад нь ямар харагддаг байсан тэрэн шиг баримл хийхээр шийдсэн. Тэр өөрийн гараар эхнэрийнхээ арьсны өнгө, нүдний хэлбэр, үсний цэцлэлтийг хүртэл яг амьд байсан шиг нь хийжээ. Баримлын дотор нь эхнэрийнх нь яс байсан ч гадаад төрхөөрөө яг амьд байхад нь ямар байсан тэр чигээрээ харагддаг болсон байлаа. Тэр өдрөөс хойш Пантей өдөр бүр эхнэрийнхээ шохон баримлд өөрийн гараар дааш нь зүмсгэж, үсийг нь самнаж, хумсыг нь будаж, улаан уруулын будгаар уруулыг нь буддаг байв. Хамт ширээн сууж хооллож орой болохоор тэрвэрч унтдаг болжээ. Пантейд бол эхнэр нь өгчихсэн биш, зүгээр л өөрөөр эргэж ирсэн юм шиг л байсан. Нэг өдөр Пантейн том хүү гэрт нь гэнэт иржээ. Тэгээд гэрийн хаалгыг онгойлгоод ороход аав нь эхнэрийнхээ баримлыг тэврээд амандаа аяархан юм ярьж байгаа мэт бүх ухаан санаа нь энд биш өөр газар байгаа юм шиг л харагдсан. Хүү цочирдож хэсэг хугацаанд өгч дуугарч чадалгүй зогссон. Харцаа салгаж чадахгүй харж байгаад эцэст нь гэнэт айц давтаж бусад дүүнер лугаа залгав. Удалгүй гэр бүлийнхний нь бүгдээрээ цуглаж ааваасаа асуужээ. Яагаад ээжийн ясыг булшнаас гаргаж авч ирээд шохоогоор бүрч баримл болгосон юм бэ гэж. Тэр үед л Пантей олон жил дотроо хадгалж явсан нууцаа уйлж хэлжээ. Ээж чинь зүүдэнд нь нэрсэн. Тэр харанхуй газар айгаад байна гэд намайг гэртээ аваачаад өгөөч гэд уйлж гуйсан. Би тэр хүнийг харанхуйд ганцаараа айж байхад нь зүгээр орхиж чадаагүй. Тиймээс би түүнийг гэртээ авчирсан. Энэ үгийг сонсоод гэр бүл ах дүү нар хөршүүд бүгд шоконд орсон. Анх бол хачирхалтай итгээд санагдаж байсан энэ үйлдэл. Цаг хугацаа өнгөрөх тусам тэд нэг зүйлийг анзаарчээ. Аав нь эхнэрийнхээ баримлтай хамт байхдаа л тайван амар амгалан байдаг. Өдөр болгон инээж аз жаргалтай харагддаг болсон.
Хүүхдүүд нь тэр үед л ойлгосон. Хүн хайртай хүнээ алдсны дараа гашуудал ганцаардал дотроо юу мэдэрч явдгийг мэдэрсэн юм. Пантай өдөр бүр өглөө босоод эхнэртээ цай хийж өгнө. Эхнэртэйгээ юм ярьж оройн тэрж унтна. Түүний амьдралын бүх утга учир, бүх анхаарал тэр шохон баримлдэл төвлөрчихсөн байв. Пантай ийм байдлаар амьдарч байгаа тухай яриа тосгонд төдийгүй хол ойрын газруудад тархсан. Хүмүүс ирж сониучин харна. Зарим бүр хамт зураг авахлахыг хүснэ. Зарим нь гайхна, зарим нь зүгээр л дуугүй ширтэнэ. Цагдаад мэдгдсэн ч хууль зөрчсөн зүйл огт байгаагүй учраас ямар нэг арга хэмжээ аваагүй. Харин Пантай хэрвээ намайг эхнэрээс нь салах гэж байгаа бол намаагч бас хамт бул гэж хэлсэн байдаг. Энэ үгийг сонсоод тосхоныхан ч түүнийг эцэст нь ойлгожээ. Хүндэлж хэлсэн зүгээр л 50 орхисон. Цаг хугацаа өнгөрсөөр 2020 он болсон. Пантай сүултээ өөрийнх нь би улам муудаж байгааг мэдэрч эхэлжээ. Тэгээд хүүхдүүдтэй хандаж аавыгаа ээжийнхээ хажуу тэр баримлтай хамт оршуулад өгөөч. Бит хоёр дахин салахыг хүсэхгүй байна гэсэн. Хүүхдүүд нь аавынхаа хүсэлтийг хүндэтгэж ээжийнхэн шохоо баримлыг авчирч аавынхаа булшны яг хажууд хамт тавьжээ. Тиймээс Пантай түүний хайртай эхнэр Пантиса хоёр амьддаа бие биеэсээ салах ёстой болсон ч үнэн сэтгэл хайр дурсамжаараа үрд хамт үлджээ. Энэ бол хэн нэгний солиотой үйлдэл биш, энэ бол жинхэнэ хайр гэж юу болохыг сануулсан бодит түүх. Заримдаа жинхэнэ хайр гэдэг нь зүгээр нэг хамт байх биш, тэр хүнийг насан туршдаа сэтгэлдээ тээж явахыг хэлдэг юм. За ингээд өнөөдрийн имшлэг энэ хүрээ дуслаа. Дараагийн имчилгээр уулзцгаая.